Хакерийн халдлагч ашигладаг топ 5 үйл системийг та бүхэнд танилцуулъя. Arch Linux. Arch Linux distribution маань болохоор юугаар хэлээд авалттай вэ гэхээр хакеруудыг өөрсдийнх нь орчныг бий болгох маш боломжийг бүрдүүлдэг. Маш хөнгөн. Ингэснээр ер нь хакерууд шинээр өөрөө бүр kernel ухсрахаас эхлээд SSH тохиргоо, Wi-Fi тохиргоо хэмжлээ бүх зүйлийг customization хийж болдог. Үүнээр нэмээд open source төлөвүүдийг шинээр татцуулах, өөрөө хөгжүүлэх бүх орчныг нь бүрдүүлж өгснөөр амар давуу тал байдаг. Ер нь бол хакерын ертөнцид Arch Linux бол маш алдартай үйл систем гэж хэлж болно гэсэн. Түлхүү Fedora Security Lab гэдэг OS байгаа. Fedora маань ерөөдөө бол маш алдартай. За манай IT салбарын хүмүүс маш сайн мэдж байгаа байх. Тэгэхээр Fedora Security Lab гэдэг шинээр гарч ирсэн. Энэ маань болохоор ер нь security зориулаад яг custom зориулсан дотор төлөвүүдтэй яг оронгууд ухсраад яг бэлэн болгоцсон хувилбартай гэсэн үг. Тэгээ та бүхэн маань шинээр заавал төлөвд татцуулах ч юм уу ингэ шаардлага нэг үсгүй. Шаардлагатай бол та бүхэн өөрсдөө нэмэлт төлөвдөд татчих боломжтой. Ингэснээр ер нь бол маш том давуу талыг ер нь олгож байгаа. Гуравт Parrot OS байгаа. Parrot OS ер нь дотроо маш олон төлөвийг агуулсан байдаг. Kali-гаас илүү олон төлөв агуулсан гэдгээр бол нэлээд онцлогтой явдаг. Тэгээд Parrot маань болохоор мэдээж open source. Нэг өсний beginner friendly гэж миний бодож боддог. Тэгэхээр шинэ төлөвүүд татах нэг шаардлага үүсэхгүй. Бүх одоо төлөвүүд маань Parrot OS-тэй дийлэх нь байгаа. Шаардлагатай бол энэ бол дэмжиж ажиллахад бол ямар ч асуудалгүй яг хакингийн зорилтоор ашигладаг team distribution гэж ойлгож болно гэсэн үг. Хоёрдугаар бидний хамгийн сайн мэддэг Rapid7 компани гаргасан Kali Linux гэдэг distribution байгаа. Та бүхэн мэддэг бол юм лууны ворктай байдаг шүү дээ. Тэгэхээр Kali Linux маань 100% ерөөсөө Red Teaming буюу ер нь бол хакерууд зэрсэн гэсэн үг. Тэгэхээр Kali маань дотор мэдээж олон төлөв байгаа дээ. Red Team болон Blue Team, Purple Team гэдэг байгаа олон төлөвтэй. Kali Linux-ийн нэг давуу тал нь юм бэ гэхээр Kali дээр ажилд сурах бүр certification байдаг. Тэгэхээр та бүхэн маань Kali Linux-ыг сурснараа үргэлжлүүлээд сертификат аваад бүр илүү зээшээ төвчний эксперт болох бүрэн боломжтой гэж ойлгож байна. За нэгдүгээрт Black Arch Linux гэдэг та бүхэн зарим сонсож байгаагүй байх. Black Arch Linux маань болохоор үндсэндээ нийтдээ 2880 буюу 3000-аас дээш төлөлтэй гэж явдаг хакинг төлөвтэй. Тэнгүүд тэр нь болохоор дотроо маш олон төрлийн хакинг төлөвийг ингээ багцлаад нэг OS буюу үйл систем дээр ингээ багцлаад хийсэн гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө 100% Black Arch буюу Black Hat-д зориулсан ийм distribution байна. За тэгэхээр та бүхэн энэ distribution-ыг ашиглах хүсвэл ер нь хайгаад татаад зэрэг гэж хэлмээр.